Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдөр бид 9 дугаар ангид химийн ургуулын гэрчлэл гэдэг хичээлийг үзэж судлах болно. За бид 7 дугаар ангидаа химийн ургуулын өгөн гэрчлэлийг үзсэн байгаа. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ эхлээд химийн ургуулын өгөн гэрчлэл гэдэг зүйлээс хандцгаая. За үүний тулд нүүрс дөрвөгчийн шатах ургуулын өгөн гэрчлэлийг бүгдээрээ бичээд харцгаая. За нүүрс дөрвөгч шатна гэдэг бол нүүрс дөрвөгч маань хүчил дөрвөгчтэй уралд орно гэсэн үг. За нүүрс дөрвөгчтэй гэнх нь хүчил дөрвөгч. Эндээс юу үүсвэ гэхээр нүүрс дөрвөгчийн дөрвөн валенттай оксид үүсэж байгаа. За энэ бол нүүрс дөрвөгчийн шатах урал байгаа. Бид нэр эндээс их бодис найлуу, бүтээгдэхүүн болсон найлуу гэдгийг 7 дугаар ангид үзэж судалсан байгаа. Үүнээс харах юм бол, үндэгчлэлээс харах юм бол их бодис нь буюу уралд орж байгаа нүүрс дөрвөгч, хүчил дөрвөгч хоёр маань их бодис болно. Их бодис болсон. За оруулаас үүссэн нүүрс дөрвөгчийн дөрвөн оксид буюу энэ маань бүтээгдэхүүн бодис болно. За ингэж бичсэнийг бид нэр химийн ургуулын өгөн гэрчлэл гэж үзсэн байгаа. За химийн ургуулын өгөн гэрчлэлээр маань уралаас үүсч байгаа бодисын найрлага тодорхой харагддаггүй. Иймийн тулд илүү их мэдээлэл авахын тулд бид нэр химийн ургуулын гэрчлэл гэдэг зүйлийг бид нэр үзэж судлах хэрэгтэй. За өгөн гэрчлэл нь химийн ургуулаар бодисын найрлан гарах өөрчлөлтийг бүрэн илэрхийлж чаддаггүй. За иймийн тулд илүү их мэдээлэл авахын тулд химийн ургуулын гэрчлэл гэдэг зүйлийг бичдэг байгаа. За тэгвэл одоо бүгдээрээ нүүрс дөрвөгчийн шатах ургуулын гэрчлэлийг бичиж үзье. Нүүрс дөрвөгчийн химийн тэмдэг С, нүүрс дөрвөгч маань шатна гэдэг бол хүчил дөрвөгчтэй уралд ордог. За хүчил дөрвөгч маань дан байдалтай 2 атомоос тогтдог. За эндээс нүүрс дөрвөгчийн дөрвөн валенттай оксид буюу CO2 гэдэг хим маань үүсч байгаа. Эдгээрийг байгууллагын томьёогоор төрсөж үзсгээ бүгдээрээ. За нүүрс дөрвөгч С. Хүчил дөрвөгчийн хооронд коалент холбоо үүссэн байгаа. Эндээс нүүрс хүчлийн хийг маань ямар химийн холбоогоор холбогдох вэ гэхээр за энэ нүүрс дөрвөгч шатахад хүчил дөрвөгчийн хооронд коалент холбоо тасраад за мөн шинээр нүүрс дөрвөгч ба хүчил дөрвөгчийн хооронд шинэ коалент холбоо үүсдэг байна. За тэгвэл томьёоны тэгшлэлийг бичснээр бид нэр юу илүү ойлгож авах вэ гэхээр бодисын найрлаганд ямар өөрчлөлт гараад байгаа юм бэ гэдгийг илүү найрамчлан харах боломжтой болдог байна. Одоо бүгдээрээ их болон бүтээгдэхүүн бодисын массын өөрчлөлтийг ажиглах туршилт хийж үзье. За өнөөдөр манай туршилт нь хэрэглэгдэх зүйл гэвэл натрийн карбонат, давсны хүчил, ундааны сав, хуруу шилний хавчаар, за шаар, жим болон хуруу шилийг бид нэр хэрэглэнэ. Ундааны савнда цагаан өнгийн натрийн карбонатын талс хийсэн, хуруу шилэн дотор давсны хүчлийн уусамжаар хийж өгсөн байгаа. Ундааны саваа шаараар амсрыг нь хөвлөсөн байгаа. Одоо эхлээд яах ёстой вэ гэхээр техник жин дээрээ урал явагдахаас өмнө эдгээр туршилтанд хэрэглэх зүйлс маань хэдэн грамм жинтэй байсан бэ гэдгийг бүгдээрээ харцгаая. За их бодис маань 53 грамм масстай байсан байна. Туршилтанд оролцож буй их бодисуудын маань масс бидний жинснээр 53 грамм байсан байна. Одоо бүгдээрээ туршилтаа хийж үзээд туршилтын дараа хэдэн грамм масстай болсныг бүгдээрээ харьцуулж харцгаая. За ундааны савыг хажуу тишээ харуулж хуруу шилэнд байгаа давсны хүчлийг натрийн карбонаттайгаар хольж өгнө. За аруулаас юу ажиглагдж байгааг бүгдээрээ хараарай. Явагдаад дууссан. Одоо бүгдээрээ ургалаас үүссэн бүтээгдэхүүний маань хэрхэн өөрчлөгдсөнийг ажиглацгаая.
53 г. Урал явагдаж дуусны дараах холимгийн мас маань бидний жинлэж үзснээр бүтээгдэхүүн бодис гэсэн. Бүтээгдэхүүн бодисын мас маань мөн ялгаа авахгүй анхны бодистойгоо адилхан 53 г мастай гэж гарч ирсэн. Эндээс бид нар юу гэж дүгнэх вэ гэхээр их бодис ийм мас болон бүтээгдэхүүн бодисын мас хоорондоо тэнцүү байдгаа гэсэн бодисын мас хадгалагдах хуулийг гаргаж ирж болно. Энэ туршилтаас дүгнэхэд химийн уруулаар атом нь устж үгүй болдоггүй, шинээр үүсдэггүй, харин уралд оролцож байгаа их бодисуудын атом маань дахин ирэмблэгдэж бүтээгдэхүүн бодисыг үүсгэдэг байна. Эндээс их бодисын мас бүтээгдэхүүн бодисын мастай тэнцүү гэсэн харьцаан дээрээс химийн урлагийн тэгштэглийг бичдэг байна. Одоо бүгдээрээ хамт хийсэн туршилтынхаа үгэн тэгштгэл болон томьёоны тэгштэглийг бичиж үзцгээе. Би ундааны сав дотроо натрийн карбонатыг авсан. За мөн хуруу шатны дотроо давсны хүчтэйг авсан. За натрийн карбонат давсны хүчтэй уралд ороод эндээс натрийн хлорид ба нүүрсний хүчил гэсэн бодис үүссэн. За нүүрсний хүчил маань өөрөө маш сул хүчил учраас уусмал дотор хүчил байдлаар байдаггүй. Харин ус болон нүүрс хүчлийн хий буюу нүүрс төрөгчийн дөрвөн оксид болон задардаг байна. Одоо үгэн тэгштэглээ томьёоны тэгшэл болон бичвэл за натрийн карбонатын томьёо бол натрийн 2 CO3. За өмнө дээр давсны хүчлийг нэмжигсэн. За давсны хүчил болон натрийн карбонат уралд ороод ундааны сав дотор натрийн хлорид үүссэн. За мөн нүүрсний хүчил масрууд хүчил учраас задраад ус болон нүүрс хүчлийн хий ялгарсан байна. Энэ нүүрс хүчлийн хий ялгарсныг хэрхэн мэдсэн бэ гэхээр за ундааны савны ансаар дугуулчихсан байсан шаар маань хий ороод хит олчихсан байна. Эндээс бид нүүрс хүчлийн хий буюу нүүрс төрөгчийн дөрвөн элементийн оксидыг үүснийг мэдэж болно. Их ба бүтээгдэхүүн бодисыг найрлагдах атомын тоог тэнцвүүлэх зорилгоор урвалын тэгшгэлд химийн томьёоны өмнө тавьж буй тоог коэффициент гэж нэрлэдэг. Харин нэгдлийн химийн томьёог өөрчилж болохгүй гэдгийг ямагт санах хэрэгтэй. За жишээг харцгаая бүгдээрээ. Магний дээр давсны хүчлийг нэмж өгсөн байна. Эндээс магний хлорид болон ус төрөгч ялгарсан. Тэгвэл атомын тоог тэнцвүүлэх зорилгоор давсны хүчлийн өмнө 2 гэсэн коэффициентийг тавьж өгсөн байна. Одоо бүгдээрээ химийн уруулын тэгштэглийг бичих аргатай танилцъя. За нэгдүгээр аргачлал. Өгсөн мэдээлэл эсвэл химийн мэдлэгээ ашиглан химийн урвалыг үгэн тэгштэглээр илэрхийлэх. Кальцийн карбонат дээр давсны хүчлийг нэмэхэд кальцийн хлорид ба нүүрсний хүчил үүсдэг. Нүүрсний хүчил маань өөрөө маш сул хүчил учраас уусмал дотор хүчил байдлаараа байдаггүй. Харин ус болон нүүрс төрөгчийн дөрвөн элементийн оксид болон задардаг байна. 2. Үгэн тэгштгэл дэх бодисын нэрийг химийн томьёогоор орлуулан бичнэ. Кальцийн карбонат нэмэх нь давсны хүчил, эндээс кальцийн хлорид, нүүрс төрөгчийн дөрвөн оксид мөн ус үүссэн байна. Аргачлал 3. Химийн урвалын тэгштгэл дэх химийн томьёоны өмнө коэффициент тавьж тэнцвүүлэх. Одоо бүгдээрээ химийн урвалын тэгштгэл хэрхэн тэнцвүүлэх талаар нэгэн бяцхан видеог үзцгээе.
Yeah. Химийн ургамлын тэгштэл хэрхэн тэнцвүүлэх талаар азот болон ус төрөгчтэй харилцан үйлчлэх тэгштгэлээр жишээ болгон авч үзье. Ус төрөгч маань азоттой харилцан үйлчилж NH3 буюу аммиакийг үүсгэдэг. Ус төрөгч болон азот маань дан байдлаа 2 атомоос тогтдог. Бид их болон бүтээгдэхүүн бодисын атомын тоог тэнцвүүлснээр химийн ургамлын тэгшэл маань тэнцэх ёстой. Их бодисд маань 2 ширхэг ус төрөгчийн атом, харин бүтээгдэхүүн бодисд маань 3 ширхэг ус төрөгчийн атом, 2 ширхэг азотын атом их бодисд маань, харин бүтээгдэхүүн бодисд маань 1 ширхэг азотын атом байна. Энэ тэгштэглээс харахад азотын атом маань тэнцээгүй байгаа учраас бүтээгдэхүүн бодис буюу NH3-ийн өмнө 2 гэсэн коэффициентийг тавина. Ингээд азот маань их бодистой 2 атом, бүтээгдэхүүн бодистой 2 атом болж тэнцлээ. Одоо бүгдээрээ ус төрөгчийн атом тэнцсэн хэсгийг шалгая. Ус төрөгчийн атом их бодистой 2 байна. Бүтээгдэхүүн бодистой 6 ширхэг ус төрөгчийн атом байрласан байна. Их бодистой ус төрөгчийн 2 атомыг тэнцвүүлэхийн тулд бид 4 ширхэг ус төрөгчийн атомыг нэмнэ гэсэн үг. Ус төрөгчийн атомын өмнө 3 гэсэн коэффициентийг, аммиакийн атомын өмнө 2 гэсэн коэффициентийг тавьснаар энэхүү ургамлын тэгштэл маань тэнцлээ. Одоо бүгдээрээ кальцийн карбонат давсны хүчлэлтэй уралд ороход кальцийн хлорид мөрчлөлийн ус үүснэ тэгштэглийг бүгдээрээ одоо тэнцвүүлцгээе. За үүний тулд багштайгаа хамт бүгдээрээ тоолно. За их бодисд маань кальцийн атом 1 ширхэг оролцсон байна. За бүтээгдэхүүн бодисд маань үүсгэд кальцийн атом мөн ялгаа авахгүй 1 ширхэг атом үүссэн байна. За одоо нүүрс төрөгч маань нүүрс төрөгч уралд орохдоо 1 атом оролцсон. Ургамлын дүнд мөн ялгаа авахгүй 1 ширхэг нүүрс төрөгчийн атом үүссэн байна. Одоо бүгдээрээ хүчил төрөгчөд толцгоо. Уралд маань 3 атом хүчил төрөгчийн атом оролцсон байна. Ургамлын дүнд энд 2, усанд маань 1 атом, нийлээд 3 атом хүчил төрөгчийн атом оролцсон байна. Ус төрөгч маань ургамлын ихэнд 1 атом байсан. Ургамлын төгсгөлд ус төрөгч маань 2 атом болон өөрчлөгдсөн байна. За хлор маань ургамлын ихэнд 1 атом байсан байна. Ургамлын төгсгөлд хлор маань кальцийн хлорид буюу 2 атом болж хуурсан байна. Одоо бүгдээрээ ингээс ажиглахад кальцийн атом маань тэнцүү байна. Нүүрс төрөгчийн атом тэнцүү, хүчил төрөгчийн атом тэнцүү бол ус төрөгч болон хлорын атом маань тэнцээгүй байх нь байна. Одоо тэгвэл бүгдээрээ хлор болон ус төрөгчийн атомыг тэнцвүүлжээж энэ тэгштэл маань тэнцэх ёстой. Бодисын масс хадгалах хууль маань хэрэгжих ёстой гэсэн үг. За үүний тулд яах вэ гэхээр тэнцвүүгийн нэмлийн урд буюу их бодис маань 1 ширхэг ус төрөгчийн атом оролцсон. Мөн ялгаа авахгүй 1 ширхэг хлорын атом оролцсон. Үүнийг бид 2 ширхэг болгох ёстой. Үүний тулд 2 гэсэн коэффициентийг тавиад өгвөл
устөрөгч ба холоорын атом маань тэнцүү болох нь байна. За тэгэхээр их бодисынхоо буюу давсны хүчлийн уртад бид 2 гэсэн коэффициентийг тавиад өгвөл устөрөгч маань 2 атом болох нь, холоор маань 2 атом болох нь байна. Эндээс урвалын маань нэгтгэл тэнцсэн гэсэн үг. Аргачлал 4. Их ба бүтээгдэхүүн бодис тус бүрдэх химийн элементийн атомын тоог олж тэнцсэн эсхийг шалгах. Одоо бүгдээрээ энэ хишил маань тэнцсэн эсхийг бүгдээр шалгацгаая. За, их бодис кальц маань 1 атом байсан, 1 атом байна. За, нөөцлөгч маань 1, тэнцвийн нэмгийн хойно 1 байна. Хүчил төрөгч маань 3, тэнцвийн нэмгийн хойно 2, нийлээд 3 байна. За, устөрөгч маань энэ 2 атом болсон. Энд мөн ялгаахгүй 2 атом, холоор маань 2 атом болсон. Энд мөн ялгаахгүй буюу бүтээгдэхүүн бодис дээр 2 атом холоор үүссэн байна. Ингээд энэ урвал маань тэнцсэн гэсэн үг. 5. Их ба бүтээгдэхүүн бодисын төлөвийг тос бүрийн химийн томьёоны баруун доод талд хаалтан дотор бичих. Жишээ нь хатуу бол хат, хий бол хээ, шингэн бол уус гэж бичнэ. Уралд оролцсон кальцийн карбонат маань өөрөө хатуу бодис байгаа. За мөн давсны хүчит маань шингэн, уралаас үүссэн кальцийн хлорид маань хатуу, мөн нүүрс төрөгчийн 4 элементтэй оксид маань хий, ус маань мэдээж шингэн байна. Аргачлал 6. Химийн урвал явагдахад илэрч буй шинж тэмдгүүдийг тэмдэглэх. Хэрвээ тундас бууж байгаа бол доош харсан сумаар, хий ялгарч байгаа бол дээш харсан сумаар тэмдэглэнэ. Энэ тэгштэглээс ажиглах юм бол бүтээгдэхүүн бодисд маань нүүрс хүчлийн хий буюу нүүрс төрөгчийн 4 элементтэй оксид маань хий байдалтай оксид үүссэн байна. Өнөөдрийн хичээлээр бид химийн урвалын тэгштэл гэдэг сэдвийг үзлээ. Химийн урвалаар элемент, химийн нэгдэлт атомуудын хооронд химийн холбоо тасарснаар бүтэц байгуулалт нь өөрчлөгдөж дахин ирэмблэгддэг байх нь байна. За мөн уралд оролцож байгаа бодисын химийн томьёо ашиглаж урвалыг илэрхийлэх ба үүнийг химийн урвалын тэгштэл гэдгийг бид өнөөдөр сурлаа. За мөн их ба бүтээгдэхүүн бодисын найрлагадах атомын тоог тэнцвүүлэх зорилгоор урвалын тэгшгэлдэх химийн томьёоны өмнө тавьж буй тоог коэффициент гэж нэрлэдэг. Харин химийн нэгдлийн томьёог өөрчилж болохгүй гэдгийг бид өнөөдөр сурлаа. Өнөөдрийн хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарал хандуулсан хүүхдүүдэд баярлалаа.